За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тамхитан сувгаас та бүхэндээ Номтын Тэнгэрийн 33 баатар болоод 33 говийн үйлийн талаар та бүхэнтэйгээ баясгалан багштайгаа ярилцахаар за маш сайхан их монгол элсэн дээр бол ирсэн байна. За дөнгөж өчигдөрхөн бид нар одоо Номтын Тэнгэрийн 33 говийн үйлийг бол эхлүүл дүүрэглээ. Тэгээд энэхүү үйлийн талаар за манай хөвтөрмөстөө 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 Номтын Тэнгэрийн хэд байдаг өргөө тийм үү? За манай байгууллага болохоор алтан газрын хаяан, 9 шаргуудын хаяан байдаг. Эрдэмийг төлөв дэлгэрүүлэхээр ихтэй байгуулагдсан. Тийм домог төвтэй хөвтөрмөстэй 17 өргөн байна. За тэгээд бид 16 оны 9 сард Номтын Тэнгэрийн уран багцсан. Алтаа явж байгаа аваад нэгээд хүндэсэн байдаг. За тэгээд одоо би наас ганц юм болтоор Номтын Тэнгэрт бол харьяалагддаг маш олон үйл байдаг. Ер нь бол хүмүүс боддог те Номтын Тэнгэрийн зүгээр ном эдийн төрөв хөвгтэй гэж боддог. Үгүй бид маш олон татлах тайлбарууд байдаг. Маш олон шүтэн газруудыг амьлуулдаг. Маш олон амин оршихуудыг бүрэн бүтэн байлгахын төлөө бид ихтгэлийн тойрон явж Монгол улсаа тойрон явж үйл хийдэг том төлөвлөгөө байгаа. Тэгээ нэгэнтээ манай алтан газрын харьяа буюу энэ алтан ертөнцид алтан одод тэнгэрт амь гэх зүйлийг хайрлсан амьдрал гэх зүйлийг нь одоо бүрэн бүтэн байлгахын төлөө эрдэм ухаан мэдлэгийн түгээн дэлгэрүүлдэг тийм оюун өвгтийн үйл хэргийг залгамжлан хөтөлүүлж байгаа гэдэг утгаараа манайх бол нэлээд тийм том одод тэнгэрийн дайны үйлүүдийг, хөтөргөөн дайны үйлүүдийг тахилгуудыг хийдэг. Тэгээд ихтгэлхийч гэсэн одоо тэнгэрийн нэгэн эс болж энэ хөх тэнгэрт оршиж байгаа. Тэр утгаараа бидний бас үйл ажиллагааны цар хүрээнд эхлхий дээр амьдрал хайрлсан, эхлхий дээр амьтаа бүхнийг оршихын тогтоож байгаа. Амь гэх зүйлийг анх бүтээсэн тэр л бүх оршихуй орон зай, газар нутаг, ариун дагшин илгээгөөдөг дахин амьдрах, дахин амьдралыг нь цэцэглүүлэх гэж дүүрэн жаргалтай амьдрал амьдрахыг оршуулснасаа гэсэн өвгтийн зарлагдар үлээнд хэрэгжиж явдаг байгаа. За бид өчтөрхөн Монголын алдарт 33 голчин Номтын Тэнгэрийн 33 баатартай буюу нэрэндээ орохоор алтан хаан хормостой 33 баатартай үйл хэргээр холбоотой байдаг. Тэгэхээр та нар маань 33 баатар 33 баатар хүч бодлоо. 33 одоо Номтын Тэнгэрт 33 хаад байдаг. Хаадын дээр 33 цэцэн бэхий хатад байдаг. 33 оюун бэхий инженер байдаг. 33 занжид баатрууд байдаг. 33 сэсэх мэрэгд байдаг. Ингээд 33 оройн дээр 33 эрдэм буюу хөтөргөөс одод тэнгэрийг бүтээсэн 33 эрдэмийг өөртөө одоо төвлөрүүлээд өглөөд бүтөөлөд үүргээд явж байгаа 33 том багц эрдмийн салбар үйл хэрэглийг өөрийнхөө арга барилаар дэлхийд бэрнэ одод тэнгэр бүтээж байгаа одоо харуулж явж байгаа тэр эрдмээ эзэмшин эхлэхийг бүтээж одоо бүрэн бүтэн байлгаж байгаа тэр л үйл хэргийг 33 гэж нэрлэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ Монголын 33 алдарт 33 голчин Номтын Тэнгэрийн 33 баатруудын өлхий болж ирсэн. Өөрөөр хэлбэл хөтөргөөс алтан дэлхийг, алтан гариг иргэсийг, алтан оддыг бүтээсэн тэр бүтээгч нар нь буудалдаг тийм өлхий гэсэн. За жишээлбэл өчтөр бид нар 33 одоо говийн үйлийг Шаргын говь, их Монгол эс, зүүн гарын говь буюу алтан эс гэдэг ийм 3 говийн үйл хэрэглээ. За тэгээд
та нар маань бас их Монголын нутаг ямар одоо үн цэнтэй ямар гархан цаазтай вэ гэдгийг танилцуулах үүднээс стрим хийсэн 33 одоо үүдээ тавчхан танилцуулдаг байна. Тэгэхээр шаргын говь гэдэг говь. Шаргын говийг дахиж шүтэж дээдлж тусгай хамгаалтанд оруулж одоо уг нь бол дэлхийн өвд бүртгэгдэх тийм газруудын 33 говь бол хинч хүндэхгүй хөндөж болохгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл шаргын говийг хэрвээ дархан цаазтай байлгаад өтргөн тэр амин цөмтэй нь холбоостой алтан газруудны амин цөмтэй холбоостой дэлхийн тэр амин цөмтэй холбоостой тэр гарнаас нь алтан алмазан одоо 9 гэрдийн тэр холбоосыг нь мөнх байлгаж чадах юм бол жишээлбэл манай одоо юу бүтэн байх хэрэгтэй. Шарган говь те каньяа сангаргуу хавцал штэ Америк төвд байдаг Невада, Калифорни, Невада мужид байрладаг Кингс Каньон гэдэг хаадын хавцал гэсэн нэртэй маш тийм сүрлэг байгалийн тусгай хамгаалтанд тулсан асар тийм зэкснтэй сүрлэг цог жавхантай тийм хавцлууд байдаг. Тэр хавцлуудыг одоо 33 говийн доор байгаа эрдэнэсийн эцдүүд энэ шаргын говийн дор байгаа эрдэнэсийн эцдүүд буюу алмазыг бүрэн бүтэн байлгах чадвартай алмазыг задлж чаддаг, нийлүүлж чаддаг, задлаад 9 нүдний үсгийг нийлүүлээд алмазан үсгээд дэлхийн цөмийг алмазан цөмийг тогтоон болж байгаа тэр мундаг нүдэсийн үлгий болох тэр Кингс Каньон буюу хаадын хавцлын эрдэнийн чулуу буудыг энэ шаргын говийн дор байгаа цөмтэй холбоотой байгаа тэр орон зайн эцдүүд буюу дэлхийн цөмийн алмазан цөмийн эцдүүд говьороо дамжуулаад цөмрүүгөө холбогдоод цөмөөсөө дамжуулаад цаашаа Америк твийн Невада мужид байгаа тэр хаадын хавцлын хад чулуу асах бүрэн байна. Тийм үүрэгтэй байна. Дэлхий чинь нэгэн цагт ингээд дөнгөж цөмөд байлаа штэ. Олон солируудаас бүрдсэн солирын тоосонцруудыг эвлэн нэгдүүлсэн. За ингээ явахлаар хүмүүс айлтгүй. Ингээд огторгууд маш олон мананцрууд байна одод мананцргээд хөөдсөн үнгийн тийм цацрагууд ингээд долгионоо радиод өгч цацрагууд долгионоо туяадууд гэлбаадуудыг цацраад тэгээд хоорондоо ингээд цэнгүүдийн мөргөлдөөн нэгэл бөөмсийн мөргөлдөөн их хэмжээний гэлбаа их хэмжээний цахилгаан их хэмжээний аян гэдэг зүйлийг ингээд цацруулаад байдаг мөргөлөөлээд тийм том хуйлраатай хувийн орон зайнууд байдаг. Энэ цагт нөгөө мананцрууд гэж нэрлсэн, небула гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр тийм алмазын эрдэнэсийн тийм орон зай хувийнээс дэлхийн одоо нэг цөмийн тэр солирын жижигхэн ширхэг чулуунуудын хуйлраа бий болоод хоорондоо эргэлдээл ээрүү шиг эргэлдэж байхдаа дэлхийн цөмийг бүтээсэн юм байна. Энгийн хүнд ойлгохоор хэлэх юм бол тэгэхээр дэлхийн цөмд маань 9 эрдэнийн солирын тоосонцрууд байгаа. Их хэмжээний нягтралтай цөмийн цөмдөө 9 эрдэнэ нэгдүүлэн зангидсан буюу 108 элементтэй эвлэлдэн нэгдүүлсэн тийм цул. Энэ цаг чинь тухайн бол илүү их төмөр байдаг, никл байдаг гэж үзээд байгаа. Тэр алмазын цөм. Тэр цөм нь өссөн бүсээгүй шаргын говийн доор тэр алмазын цөмийн судал суваа бүтээгээд оршиж байгаа. Тэгээд тэр доороос нэгэнтэй л тэр цөм чинь өөрөө бөөрн хийх юм уу? Тэр нь 9 эрдэнүүд байна гэж бодъё. Дунд нь алмазын цөм байхлаар алмазын цөм чинь задраад 9 эрдэнэ рүү аль руу ч уусгах чадвартай. Тэгэнгүүт дэлхийн шаргын говьос доошоо холбоосороо явлаа дэлхийн алмазын цөмд өстөө алмазын цөм өөрөө бөөрн хий. Альч дэлхийнхаа альч зүг рүү холбоос үүсгэх чадвартай. Тэгэнгүүт нөгөө дэлхийн цөмөөсөө далайн одоо лавын давхраг, маантын давхаргаа дамжаад магмын давхаргаа, лавын давхаргаа дамжаад маантын буюу цавц давхаргаа дамжаад хөрс шороо нөгөө олон чулуун манлууд, томор чулуун манлууд ингээд дамжиж яваад тэр Невада мужийн
маш сүрлэг доошоо ингээд сууж өгсөн дээшээ өргөгдөж гарсан тийм хавцлууд дундаа юм том голтой тийм хавцлууд байдаг. Энэ хавцлын зураг нь энэний доороос нь цөмөөс нь ингэж төрж гарч ирэхтэй буцалж лаваан буцлуулж гарч ирэхтэй маантын давхраг буюу царцас давхраа ингээд царцааж гарч ирэхтэй үүсгэсэн чулуунуудаа нөхөж цолдож тэгж буцааж бухалдаг юм байна. Тэгэнгүүт тэр хавцал нь цаанаа ямар өргөтэй вэхээр одод тэнгэртэй болохоор тийм алмазын цөм одоо солидрууд гэдэг юм уу? Орон зайнууд байдаг юм байна. Одоо энэ цагийн шинэ тооноор хар нөхч гэж нэрлэсэн байдаг тийм. Яг тийм орон зайнууд холбоосоо үсгээд тэгээд өөрөлдвөл манай энэ шаргын говь бүрэн бүтэн байснараа шаргын говийн дор байгаа орон зай оршихуй мэдсүүд бүрэн бүтэн ариун дагшин байснараа дэлхийн цөм нэгдүгээр бүрэн бүтэн бат бөх байхаас гадна энэ шаргын говийн уулсан тэр Америк төвд байгаа хавцал бүрэн бүтэн байгаа тэр хавцлаас цацарж байгаа ялгарч байгаа захилж байгаа тэр захиур чулуу тэр алмазын чулуу тэр төмөр тэр алтан мөнгөний одоо тэр хар тулга цагаан тулга гэх нөө 108 элементээр ярина. Тэр бүгдээс чинь гарч байгаа цацрагууд ойж байгаа гэрэлтж байгаа туяарч байгаа амьсгал болоос нь гарч байгаа хийнүүд юм. Лувшилт бүрээс нь одоо бий болж байгаа тэр жижиггээ долгионууд тэр бүгдэнд цаашаа одоо тэнгэрийнхэн цөм хасуудыг очиж тэтгэдэг байна. Алмазын цөм хасуудыг тэтгэж дараагийн магадгүй цөм одоо гаргийн цөм эргэсийн цөмийг бүтээх тийм алмазын цөм болох үүргээ биелүүлж оршдог юм байна. Та нар имийг ийм цогцоор нь бодоорой. Тэгээд дэлхийн маань ийм үүрэгтэй дээрс нь 33 гол маань бас ийм чухал үүрэгтэй. Тэгмэд Номтын тэнгэрийн 33 эрдэм буюу тэр эрдмийг өвлсөн бааtruуд тийм агуу чадaltaй байх нэ. Тэгэхээр бид нар бүгдийнхэн үйл хэргийг хийгээд өнөөдөр өчтөр орой шаргын говийг бүрэн бүтэн болгох шаргын говийн өвгдөр дамжуулаад хавцлыг цаашлаад цөм хасуудыг одоо сэргээх үүдүүдийг нь дэмнэж өглөө. Тэгээд мэдээж энэ чинь дөнгөж эхлэлийн л тавиад өгчөж байгаа. Цаашаа энэ онгод тэнгэрүүд өөрсдөө тийм үү тэр эцдүүд өөрсдөө бусад үйл хэргээ чадныхаа гэдэг юм уу тухайн орон нутагт байгаа одоо тэнгэр шүтлэгтэй хүмүүс байна уу эсвэл ямар нэгэн байдлаар хүмүүсээр дэлгээд хийгээ явах хаа бид ч гэсэн очиж бас дэмнэж өгөх байхаа. Энэ үйлийг эхлэхэд угаасаа нэг Америкийн Texas буюу Техасын Great Canyon гэдэг нэг Grand Canyon гэдэг тэндээс бас эхлэлтэйгээр хийж явж байгаа. За тэгээ бас нэгэн говийг хийсэн. Тэр маань алтан эс буюу нэг 100 гарын говь, Ус аймгийн 100 гар сумын 100 гар гэдэг. За 100 гарын говийн 100 говь сумын 100 гарын говийн алтан эснээс бас энэ их Монгол эснийхаа цөлөөр дамжуулаад эсээр дамжуулаад доошо цөм рүүгээ холбогдоод цөмөөсөө тэр алтан эс рүүгээ холбоос үсгээд ороо явчлаа. За тэгээд бид нар энд юу хийсэн бэ гэхлээр чи яалаа чи 100 гарын говьчаа тэнгис байсан тий. Аамдын нуруу бүрэн бүтэн болгосон. Тийм. За түрүүний тэр үйлийг чи нөгөө юу хийсэн? Номтын тэнгэрийн нөгөө 33 баатарт ууршуулан хатаах эрдэмт Баатар гэсэн ангилалтай тийм ухааны шидээр нь байдаг билүү? Аль нь байдаг вэ? Ууршуулах гал дээр байдаг билүү? За ямар ч гэсэн нөгөө Номтын тэнгэрийн 33 баатар чинь алын 11 эрдэмттэй шидтэй, ухааны 11 оюунтай шидтэй, ашааны 11 эрдэмтэй чадaltaй гэдэг ингээд 11-11-ээр хоолоо явцдаг. Тэнгээс саяын тэр нөгөө шаргын говийн үйлийг болохоор хэн хариуцсан бэ гэхээр Номтын тэнгэрийн ууршуулан хатаах эрдэмт Баатар хариуцсан байгаа. Мөн бидтэй. Ууршуулан хатаах. За тэнгүүд 100 гарын алтан говийн үйлийг болохоор Номтын тэнгэрийн далай тэнгисийн эрдэмт Баатар буюу эрдэмийг өвлсөн Баатар. Тэр Баатар нь болохоор яг манай судалтай бол хамгийн оройн дээд Баатар нь түүхээ айлдсан. Гэтэл тэр зэрэгт хүрсэн тэр бүх том тэнгэрт орж байгаа тэнгэрт орж байгаа Баатарууд олуулаа байгаа л да. За тэгэхээр өчтөр бол тэр
100 гарын говийн алтан эсний алтан булгаар дамжуулаад бид юу хийчвэ гэхлээр юу хийсэн? Өмнөд Америкийг тогтоон байдаг. Хүмүүс мэдж байгаа Өмнөд Америкийг тогтоон байдаг. Өмнөд Америк чинь нэг юм за одоо иймэрхүү ингээд харагдаж байна. Зураг нь оруулж тий. За иймэрхүү те тэнгүүд яг энэ ингээд Андын нуруу гэдэг нь ингэж оршиж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их газрыг зангидаж гэдэг юм. Нуруунууд ер нь тодорхой орон зай их газрын одоо хавтангуудыг зангидаж юм задрахаас нь хамгаалж жишэрхийлэлд оргил газар хөдлөлтөөс хамгаалж оршдог. Тэгэнгүүт энэ Андын нуруу чинь өөрөө арай л их эрдэстэй учраас энэ бүх эрдэнсүүдийн ингээд ухаад ингээд нөгөө алтан судал буюу нөгөө амин судлуудыг гангаар одоо ган хэмжээний орсон судлууд нуруудууд байгаа. Гэтэл алтаар ингээд бэхэлддэг алтан гагнаасууд байгаа. Мөнгөөр одоо хоорондоо эвлэлтэн нэгдэг мөнгөн судлууд байна. Илүүтэй гол мөрнөөрөө дамжаад бас л гагнаас үсгээд явж идэв. За тэгэнгүүт энэ Андын нурууны тэр том өргөн нуруу чинь тэр зэгтээ урт нуруу чинь их газраа ингээд тогтоон барина. Нэгдүгээр их газраа бүрэн бүтэн тогтоон барина. Хоёрдугаар галай тэнгисийн тэнгисээ бас бүрэн бүтэн болж тогтоон барьж байгаа тийм үйлдэл байхад энэ их судлуудыг нь авч гинхээсийн улмаас нөгөө авахгүй хожмын нэг өдөр энэ тийм одоо бутрах тийм өндөр магадлал. Яагаад гэвэл ер нь далай тэнгисээс яаж их газрууд бий болсон бэ гэхээр баг багаараа ингээд ороосоо түрэгдээд давн түрэгдэж гарч ирээд цалцсан ингээд овоож төрж дотроосаа гарч ирээд тэгээд ингээд усан дотроо жижиг ингээд арлуудыг бий болгоод тэгээд нөгөө нь овоонууд нь толгодууд нь ингээд доороосоо сүндрэлсээр байгаад олон арлууд бий болоод олон арлууд нь хоорондоо доороосоо түрэгдэж өндөрсөөр их газар болоод нэгдээд их газар болоод ингэж л одоо энэ жишээлбэл Өмнөд Америкийг бүтээсэн гэж байна. Тэгтэл тэр олон арлуудыг хооронд нь гагнаж бүхэлж байгаа олон судлууд, эсрэг эрдийн судлуудыг энэ тэр металл судлуудыг нь үгүй хийгээ хайчихсан. Оюун одоо намын судлуудыг нь үгүй хийчихээ. Тэр оюун судал гэж тэр нэг одоо 5 хөвчин нэг судал болж байгаа. Эсрэг оюун нэг судал болж байгаа. Өвс урмлууд нь бүгдээрээ үнцээрээ бас нэгэн судалгаж гагнаж байгаа. Олон галт уусанч тэр агуудч тэр бүгд хоорондоо нэгнтэй холбогдож нэгнийгээ бүхлэн гагнаж оршиж байхад энэ судлуудын зүйтгэс нь улмаас хожмын нэг өдөр магадгүй энэ янзаараа ахмад эргүүд нь нурж унах гээд байгаа гэсэн. Эргүүд нь нураад юм чинь том хагалбарууд нь ингээд нэг хоорондоо гагнаас нь судраад тэгэхээр магадгүй энэ төвчин ингээд тэлээд хоорондоо задрах тийм аюултай гэдэг үүднээс за тэр 100 гарын алтан эс буюу алтан булгаас нь бид нар мөн доор алтан цөмөөрөнд дамжуулаад дэлхийнхээ алтан цөм рүү орлоо. Алтан цөмөнд дамжаад нөгөө Өмнөд Америкийн Андын нурууны тэр гагнаасыг хийнгээ эргүүдийг нь бас ингэж бүхэлж эрчмийн одоо ингэж жишээлбэл ингээд заавал ингээд тэнгисийн иргэдээр эсүүд байж байгаа. Тэр эсүүд нь өөрөө эргэн ингээд тогтоон барих үүрэгтэй, гагны хөвгтэй тэгээд дороо усаа шингээ гэдэг юм уу цалгаа халгаагаасаа энэ далай тэнгисийг ингээд эрчмийн ертөнцтэй ингээд бид нар ингээд ил харахгүйсэн эрчмийн ертөнцтэй том хан хэрэм үүсгэж зааглаж байдаг. Тэр мэрийг нь хийсэн. За тэгээд нэг юм сайхан үйл хийчихсэн ба. За дараагийнх нь бид нар Монгол эс. Одоо яг энэ Монгол эсийн үйл байна. Энэ Монгол эсэнд болохоор ийм юм билээ шүү дээ. Их дэлхий дээр байгаа эс болгоны үндэс энэ Монгол эс байдаг. Тэгээ их Монгол эс. Тийм учраас их Монгол эсний энэ хайс сав бол дэндүү одоо юу гэх юм. Одоо алтаарч үнэлэгдэхгүй тийм үнцэнтэй гэдэг өчтөр бид нар ойлгосон. За тэгээд энэ Монгол эсний энэ нууранч тэр одоо бид нар нууран дээр нь байна тийм үү? Энэ нууранч тэр энэ нуур нэр нь усан цай нуур байлаа шүү дээ. За энэ нууранч тэр дахиад биш 5 нуур. Одоо энтэй нэгээ 5 нуур. Тэгээ эдэр бүгдээрээ энэ ингээд том айс ав юм. Африкийн ширэнгэн ойг байгуулдаг. Буюу цөмөөрөө дамжлаа, цөмөөсөө дамжаад
Африкийн ширэнгүй ойл. Алтан судлаараа дамжаад. Тэгэнгүүт Африкийн ширэнгэн ойл чинь нөрөө доороосоо тэр их олон өндөр олон настай моддууд гэдэг нь доошоо нөгөө утган мод доороо ижийн мод доороо дамжаад мөн эрт цагийн нөгөө моддуудаараа гэдэг юм уу ой дороо хөвчөөрөө дамжаад өссөн хүсээгүй дэлхийн цөм рүү очиж холбогдож байгаа лавын давхарга. Тэгээд тэр лавын давхаргаас нь доошоо нөгөө алтан дэлхийн цөм рүүгээ холбогдож байгаа шүү дээ. Нөгөө лавын давхарга чинь шингэн цөм рүүгээ шууд холбоос үсгээ шингэн цөм нь хатуу цөмийнхаа гадуур дотгошоо холбоос үсгээ. Тэгэнгүүт Африкийн тэр нөгөө ширэнгэн ойноос чи их хэмжээний нөгөө битүү намагтай, битүү ширэнгтэй, битүү их нөгөө цан хөөрг одоо маанам, буудан, уур тэр бүгд нь дээшээ хөөрөд хумс руугаа очиод хумстаасаа сарлуугаа очиод саран гариг дээр байгаа далай тэнгисүүдийг одоо үүлнээсээ буцаж тэ доошоо мөндөр болж буунуу, цас мөс болж буунуу. Ямар ч байсан саран гаригийнхаа далай тэнгисүүдийг бөглөөд мөн сарны цэгийг бөглөж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр өчигдөр энэ их Монгол элсэн дээрээ тахлах хэрэгтэй бид Африкийн ширэнгэн он хөвчийн үздгийг хэмцээс нэгтгэдэг бүгд сүнтэй нь гагнасан гагнаасыг илүү сайжруулах холбоосуудыг сэргээх. За тэгээд дээрэс нь тэр үлгийг ихтэй дандаа огторгон намтын баатруудтай хамтарч буюу өөрөөр хэлбэл Монгол улсны чинь баатар чинь ямар эрдэмтэй байлаа. За тийм үлүүдийг хийсэн. За ямар ч байсан ингээд Номтын Тэнгэрийн 33 баатар буюу Монгол улсын 33 дархан цаазд говьчин ийм агуу зүйл байдаг юм байна. Бид ийм агуу үлгийг байдаг учраас монголчуудаас их зүйл хамаарат дэлхийн бүрэн бүтэн байдал гэдэг нь дэлхийн мөнх орших, мөнх нас нь тухайн цаг үедээ амьдарч байгаа хүн төрөлхтөн буюу тухайн үедээ амьдарч байгаа Монгол иргэн хүн болгоны одоо оюунаас сэтгэл зүрхтэй холбоотой болчиход байна. Тэгэхээр энэ лайвыг сонсож байгаа хүмүүсээс гуйж байна тийм үү? Битгий өөртөө юу ч мэдгүй, юу ч ойлгохгүй бийж бусдын юмыг шүүмжилж үгүйсгээч. Бид бүгдээрээ энэ газар нутгаа хайрлаж байгаа тэр хайраа энэ одоо Монгол өв соёл зан заншлаа. Тэгээд одоо Тэнгэрийг одоо үйл хэргээ хийгээд дэмжээд тэтгээд явж байгаа одоо нэг нэгэндээ гай болохгүй явмаар байна шүү дээ. Өөрөө чинь мдээгүй тулаагүй таниагүй зүйл дэндүү их байгаа гэж бодоод бас нэг юмд учиртай хандгаацъя л гэж хэлмээр. За ямар ч байсан бид ийм сайхан ингээд орон дээр дэглийн шуудууд нисэлдээ тэр цаана тэр дэглийнүүд ингээд юугаа дагуулсан тэр цаа дэрэг дээр энэ дунд бас шууд дуугараа тэнд нисэлдээд энд хожрууд нөх ингээд сая төрөл гараад ирсэн өглөөний юугаар тий. За ийм сайхан газар азраас та бүхэндээ бай хүлээ. Тэгээд бидний 33 говь үйл үргэлжлэн одоо бид дараагийнхаа говь руу явах гэж байна. За тэгээд шаргын говь маань дэндүү сайхан говь байна. Их Монгол эс маань маш алдартай дэндүү одоо хайрламар их дэлхий дээр байгаа эс бүхний анх эс хаан л эс байна. Далай тэнгисийн эс байна уу, говь цөлийн эс байна уу, тэ сахарын цөлийн эс байна уу, сахал одоо тэр карак пөмж байна уу, тэр хаан байгаа алдартай эс бүхний чинь үр үндэс энэ Монгол эсний эсн дотор байдаг. Монгол эсний доор байгаа эсний тэр анхдагч тэр орон зайданд байна. Өнөөдөр тэр нь тэнгисийн дүрээр шаварлаг дүрээрээ орж ийн үү, намаглаг дүрээрээ орж ийн үү, эсн дүрээрээ орж ийн үү, магадгүй доошоо гол мөрний далай тэнгисийнх нь одоо ёроолт эс болоод орж ийн үү. Бүгдэнд нь энэ их дэлхийн эсийг анх бий болгосон, цөлийг бий болгосон, говийг бий болгосон эсний үр байна л гэдгийг та нар ойлгоод энэ сайхан нутгаа илүү их хайрлаасай л гэж хүсэж байна. За тэгээд энэ үйлийг хийгээ явж байгаа манай Номтын Тэнгэрийн улаас нарыг ч гэсэн бас нэг урам өгөхгүй маа гэдэг бити дайр тавьлаад байгаа чи. Тэгээд бид нар хідүүлээ явж байна. 60 70 явж байгаа юм. 60 70 улаас нар хүмүүс ингээд наадмаар амарч байна тийм үү? Наадмаар амраал одоо бөхөө үзээл энэ тэнд ах トゥ хамаатан сатнараа ингээд яваал зугаалаад тэр явж байгаа бол манай хөтөрмсийн нэг 70 гаруй ингээд улаас нар
гэр бүлээ дагуулаа, хүүхдүүдээ дагуулаа. Ингээд маш холын замыг машин халахтаа халаад, эвдрэхтэй ардиатор нь буудахтаа буудаа, дугуйнууд нь ингээд бас янз янз зөндөөд олон юм үзээд амарчингаа эвдэж яана. Замууд ч ингээд бас тийм сайхан биш вэ. Төв замаар явж байгаа биш бид нар. Засмал замаар тавьж явсараад нэг нуурын ирэх дээр очиж байгаа биш шүү дээ. Иймэрхүү хэцүү байдал донд бид Монголынхаа газар нутгийн төлөө, ихтлгийнхаа сайн сайхны төлөө, ирээдүйн хойчхон одоо үр удмынхаа төлөө бид бүгдээрээ ингээд ихээрийн чин зоригдол, чин сэтгэлтэйгээр, эв нэгдэлтэйгээр ингээд явж байна. Энэ бол одоо манай ингэж явдаг 4 дахь жилийн үед одоо 21 оны 100 ялаа. За 22 оны 100-аас эхлээд 22 оны 100 чинь тэр жилийн наадмар чинь нөгөө хайхан мөргөө байгуулна гэж бас л тахилах хийгээд явж ялаа. 23 онд алтайгаар яваад 24 онд бас хаашаа хойшоо юу явсан шүү дээ тайгаар. 25 онд бид нар Зөв аймагудаар явсан. Одоо ингээд 26 онд явж байна хүмүүсээ. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Монгол хүний одоо саруул ухаанд итгэж гэн гэдэг шиг үнэхээр монголчууд маань бас нэг өр зүрхээ нээгээд бусдын одоо үйл хэргийг зүгээр л одоо тий аваадаа гэд нэг тасаад авчаарай л гэж хэлсэн. За тэгээд халаач тэр орооч юм бас нэг тий хандаа тий. За хэрэг ярьцдаг юм уу? Юу дээ? Хантайшийн нуруунаас ийшээ завхан голын гүүрнээс ийшээ одоо гоолтой цав 300 метр зайд байсан да тий. Харандаа хад гэд байдаг. Тийм харандаа хадтай газрууд хэд байдаг л да. Тэр чинь бүгдээрээ ийм учиртай шүү дээ манайхаа. Дэлхийн гагнаас болж орж байгаа нэгдүгээр хоёрдугаар яг тэр хантайшийн тэр харандаа хад чинь солирын чулуунаас үүдэлтэйгээр анх би бос солирын чулуу бууж ирээд биш. Солирын чулуунууд 9 солирын чулууны тоосон зурууд чинь ингээд өөрийгөө бас ингээд бүртгүүлээд ургуулж байгаа шүү дээ дэлхий дээр. Тодорхой удаан хугацаагаар дэлхий байхгүй гэдэг дэлхий дөнгөж бүрдэж буй хад уул ус байгаагүй шүү дээ. Тэрийг одоо хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгэхээр уул ургана гэдгийг ойлгох. Уул нь ургасаар байгаа л том хайрхтууд, нуруудууд, оргилууд, сардгууд бий болчиход байгаа ш. Тэрнтэй адилхан нэгэн цаг тэр солирын тэр олон чулууны хэлтэрхийнүүдээс тэр харандаа хад бий болсон юм билээ л дээ. Тэгээд доошоо нэг харандаа хад нь өөрөө солир дотор чи илүү их нөө юун чулуунууд байдаг. Төмрүүд байхаас гадна гянт болдууд, хар тоглоомнууд гэдэг ингээд хүнд металл элементүүд их байдаг. Тэгээд тэр хүнд металл элементүүд чинь ингээд нэг нэгэн дээр давхалцсан юм шиг ингэж доошоо ингэж гүн рүү орж ингэж судлахтаа нөгөө тухайн орон зайд байгаа аль нэг нөгөө уус нуруудынхаа бас гагнаас нь болж явдаг. Одоо байшингаар бол нөгөө дам нуруу буюу гам бүслүүр гэдэг ойлголт байдаг шүү дээ. Баган тийм тэрэн шиг нөгөө цутгалсан баган шиг эсвэл цутгацсан гам бүслүүр шиг эсвэл дам нуруу шиг тийм үүрэгтэйгээр оршоод хантайшийн нурууг гагнадгийн билээ. Хантайшийн нурууг бүхэлдгийн билээ. Тэгээд тэр харандаа хадны хажууд байгаа тэр элсэн тэрхчнээ одоо ариун байна гэдэг юм одоо бүх байх тусмаа гэх юм уу цахилгаан соронзон урсгал элчинтэйгээ металл суулгатайгаа холбогдоод тэн дээр аянган бууж авах хэрэг минийх хатаарай тэн дээр аянган бууж авахын хэрэг тэн дээр цахилгаан нь цахилж байхын хэрэг тэнд уяр ус одоо тодорхой хэмнэлтэй тохиромжтой байхын хэрэгч юм дээ. Хит их халахгүй, хит их нэг хөрөхгүй гэдэг шиг тодорхой хэм халуунаа барьж байгаа хэрэг тэр айс авчин бат бөх байна. Тэгээд бид тентхийн нэг металлын бүслүүрийн судлуудыг мандаг савдгуудыг хүчжүүлж үлдээсэн гэж хэлээд да. Тэгвэл арай ойлгомжтой болох. Тэрхий шинжилгаанаар явахлаар ойлгохгүй. За тиймэрхүү үйлдэл хийсэн байгаа шүү. Хатаарай. За тэгээд бид нар бас сайн бас хөдлөж чадахгүй шүү.
Тий. Үйлүүдээ танилцуулаад бас сонирхолтой гурван баатрын хамт дэлгэрэнгүй мэдээлэлээр давхар бичлэгээр оруулаад явна. Тэгээд өргөжлүүлээд сонирхоорой. Тий бас нэг юм хэлчихье те. Бид нар чинь нэг номтын тэгрэн 33 баатрынхаа сургалтыг явуулдаг чинь шидний сургалт тэгээд нэг хичээл нь одоо жишээлбэл ингээд 4-өөс 8 цагийн хооронд үргэлжилдэг. Яг 33 хичээл байгаа. Тэгээд нэг манайхан болохоор одоо ууршуулан хатах Эрдэнэ Баатар гэдэг чинь ямар ижигтэй чадaltaй бай. Тэгээс одоо саран гаргийг одоо хангаалж бүрэн бүтэн байлгаж чадсан Сарчин Баатар гэдэг маань ямар эрдэм чадaltaй бай гэх. Ингээд нэг баатруудынхаа түүхийг сургалтаараа ингээд дэлгэрүүлж задлаа. Тэгээд авиасуудын гэдэг юм шидүүдэд нь суралцсан учраас магадгүй бид нар энэ үлийг хийхэд бас тийм боломжтой өвдөжтэй дэмтэй оршиж чадчихаа. Бас их сүнснийхээ хүчийг маш их аривжуулаад авчихсан байдаг. Дээрээс нь бид саяхан 6 сарын 20-нд солир эзэдийн үед солир их гэх тахлах буюу дэлхийн цөмийн 9 эрдмийн цөмийн одоо эзэдийн тахлагыг хийсэн учраас бид нар цөмийн холбоосуудыг хийх эрхтэй болчоод тэгээд цөмөөр дамжуулж ингээд дандаа холбоосод өгөөсгönd байгаа байхгүй. Тэгэхээр аюу маш энгийн одоо цөм рүү хэн дуртай хүн нэвтрэхгүй л дээ мэдээж ямар ч улаач байна уу ямар ч одоо зайн нэвтэрч чадахгүй. Харин бид нар цөмийн өвлийг хийчихсэн учраас солирын эзэдүүдийн өвлийг хийчихсэн, аянгын эзэдүүдийн өвлийг хийчихсэн, мөнх цэвдийн эзэдүүдийн өвлийг бас ингээд шар чатанд нь хийчихсэн. Өшөө чинь бид нар юу хийчихлээ? Мөнх цэвдийг хийсэн, аянгын хийсэн, хөвчин дэлхий буюу удхан модын үндэсний доошо дэлхийн үндэс рүү орж явдаг өвлийг хийчихэд дараа нь цөм рүү ордог өвлийг хийсэн учраас бид нөгөө холбоосуудаа зарим газрын хөвчөөр дамжуулаад зарим газрын нөгөө мөнх цэвдгээр нь дамжуулаад зарим газрын нөгөө хормостаар буюу аянгаар нь дамжуулаад нэг бол дээгүүр ингээ хормостаар цэнэгт манлаар дамжуулж холбоос үүсгээд сарлуу холбоос үүсгээд нэг бол доошо цөвөөр нь дамжуулаад мөнх цэвдэг эсвэл одоо хөвч тайгах нь үнцээр дамжуулаад өвлөж чаддаг болсон хүчин жишээлбэл ширмгийн үйл хийчих. Жишээлбэл нөгөө юуны үйл хийчих байгаа штэ. Гацлын үлийг хөрвөстэй явчихж байгаа байхгүй. За тийм эрхтэйгээр энэ үлийг хийж байгаа шүү. Баатруудын хамтлаг бас дэлгэрэнгүй мэдээлэл оруулаа гээд. Тийм. Өргөжлүүлээд бичлэг хэсэгт бас орноо. За тэгээд дараагийн 2 баатрын маань үйл одоо хийхгээ явж байгаа. Тэгээд хийсэн газраасаа мэдээлэл дамжуул. Чи гоё нийснийхээ Монгол нийснийг харуулбал гоё юм байна тийм.